ирсэн юм баярлалаа. За тэгэхээр өнөөдөр байгаа. Өнөөдөр бол бид одоо 10 сарын 7-нд эрүүл мэндийн яамны яг манайхыг харилцсан одоо байгаа. За энэ дээр манай тасгийн эрхлэгчнэр хийх юм байна. Одоо ингээд маш их одоо нэг хөдөлгөөн тэмдэг гэх ингээд байдаг. Одоо хүүхдүүд анхаарал сайн мэдүүлэх асуудал байгаа гэсэн үг. За нойрмодлоос шалтгаалж бас Мэндийн сайдын 2014 оны 5 сарын 30-ны 100 сэтгэл донтолтын эмч бол 204, сэтгэл донтолтын сүлэг 100 бусад дээг мэргэжил 37, тусгай ажилчид докторантур 3, магистрантур 22 амаасан байгаа. Ер нь бол хэмжээний талаар одоо тодорхой чиглэл ярихаас өмнө одоо хүн болгон баяр хүргэе гэж тэгэхээр бол дэлхийн маш олон одоо технологиг онцлогоо хангалттай сэтгцэн эрүүл мэндийн тухай хууль гарч байгаа бид нар ярих гад одоо баярмаа гарах юм чинь байж хэвээр нэрээ тэмдэглэсэн үеийн дээр өөрсдөө уулзаад төгтөгтэй уулзаад онцгой шат 대하라 이거 거요. Манай сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн хэмжээнд бол дондох эмгийн архин дондохын өвчтөй, архин дондох архийг хэтрүүлж хэрглэж байгаа хүмүүст эмчилгээгээ бол хоёр төрлөөр явуулдаг. Нэг нь бол хэвтэн эмчлүүлэх, 30 ортой эмчлүүлэх тасаг байдаг. Нөгөө нь болохоор өдрийн эмчилгээ гэж байдаг. Тэгэхээр өнөөдөр бидний хувьд бол илүүтэй өдрийн эмчилгээнд илүү анхаарал тавьж ажиллаж байгаа. Энэ маань яг гэсэн үг юм бэ гэхээр хэвтэн эмчлүүлэхэд бол нэг 10-аас 14 хоног юм уу, за нэг 20 хоног, 30 хоног хэрэгтэй бол хэвтдэг. Тухайн үед хордлого тайлах эмчилгээ, сургалт эмчилгээнд хамрагдсан ч гэсэн өдөр тутамдаа шинэ хүн нэмэгдэж орж байгаа учраас тэр сургалт мэдээллийг гүнзгийрүүлж өгөх байдал дээр бол жоохон сул талтай. Тийм учраас эдрэлтийн байдал бол бас тийм сайн байж чаддаггүй. Тийм учраас өдрийн эмчилгээ гэдэг маань хэвтэхгүйгээр, эмнэлэгт хэвтэхгүйгээр өдөр тутамдаа өөрийнхөө ажлыг хийгээд энд 2-3 цагаар эмчилгээ сургалтанд сэтгэл заслын эмчилгээнд бол хамрагддаг. Мэдээж хордлого тайлах эмчилгээ, витамин жуулах эмчилгээгээ хийхээ хажуугаар гол эмчилгээ маань болохоор сургалт танин мэдхгүй одоо өөрийгөө яаж өвчлүүлж байна, өөрөөсөө шалтгаалаад одоо гэр бүлийнхтэйгээ яаж өвчлүүлж байна, хүүхдээ яаж өвчлүүлж байна, хожим хойно одоо энэ сэтгцийн өвчлөл, стрессээс шалтгаалсан сэтгцийн өвчлөл гэдэгт хүүхдээ өртүүлж гин үгүй юу, тийм ээ? Тэр бүгдийг одоо өөрсөнд нь мэдээллийг өгснөөр олгосноор энэ хүмүүс маань би өөрийнхөө амьдралыг яаж үрж гин, үнэхээр миний амьдрал одоо ингэж өвчлөж гин, өөр хүүхд маань өвчлөж гин үү, цаашдаа би одоо архитаас гарахын тулд яах ёстой юм бэ? Тэгэхээр ерөөсөө ганцхан өөрийгөө өвчлүүлээд байдгүй, өөрөө л одоо гэр бүлийнхнийгээ байнга өвчлүүлж яадаг, дагалдж яадаг гэдэг утгаараа энэ бол гэр бүлийн өвчин гэдгийг бол ойлгуулж өгснөөр эмчлүүлэгчд маань би архичин биш ээ гэсэн тэр үзэл бодлоосоо бол салж чаддаг. Яагаад гэвэл урд нь бол зөвхөн өөрийгөө өвдөөд байна. Дээрэс нь энэ бол нөгөө санаанах гэсэн ойлголтоор нэг л өдөр хөсвөл одоо хайж чаддаг юм шиг ойлгодог. Гэтэл энэ маань өвчнийхөө үе шатаас шалтгаалаад харьцангуй өвчний эхлэл үедээ байгаа бол хүн нэг өдөр санаачлаг гаргаад тиймээ шууд хайчиж чаддаг. Гэтэл өвчин маань гүнзгийрээд үе шат маань гүнзгийрэх тусмаа өөрийгөө ялан дийлэх чадвар маань буураад ирдэгтэй холбоотой. Өвчнөдөө дийлдээд үгүй гэж хэлж чадахгүй дахин цаашаа дамжирч яваад байдаг. Тэрийг бол тодорхой хэмжээний одоо нэг уучраа л уугаад байдаг юм. Уухгүй гэвэл би уудгумаа гэсэн нэг буруу ойлголтууд байдаг учраас энэ бүх ойлголтуудыг зөв мэдээлэл өгснөөр энэ мэдээлэл мэдлэгийг хэдий ч нэ сайн
ойлгож авна. Төдийчний хүмүүс маань дараагийн удаад дахин өөрийгөө өвчлүүлэхийн төлөө уулздаг байдаггүй. Тийм учраас сэтгэл заслын эмчилгээ тань мэдхүү сургалтууд нь давхар хавсарч явдгаараа эмчилгээний үр дүн бол маш сайн байдаг. Өнөөдрийн байдлаар одоо манайх 14 бүлэг хичээллүүлж байгаа. Тэгэхээр нэг бүлэг маань дор одоо 5-аас 8 хүнтэй 10 хүнтэй нэг анги бүлэг болж хичээлдэг. Тэгээд нийтдээ бол энэ жилийн хувьд 152 хүн эмчилгээнд бол хамрагдсан байгаа. Тэгээд давтан эрэлттэй одоо хуучин энэ эмчилгээнд хэдэн жилийн өмнө эмчилгээнд орцсон мөртлөө эргэж буцаад ямар нэгэн байдлаар алдсан ч гэдэг юм уу эргээд ирсэн нийтдээ бол 200-300 хүн бол энэ сургалт эмчилгээнд байна хамрагдаад явж байгаа. Ер нь бол одоо энэ сэтгцэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний дотор наркологийн тусламж үйлчилгээ гэдэг бол маш олон жилийн түүхтэй. Тэгээд яг энэ хордлого тайлах эмчилгээ, уламжлалт одоо Европын эмчилгээнээс гадна тийм ээ сургалт сэтгэл заслын эмчилгээ бол анх манай Монголд үүссэн нь бол 1993 онд үүссэн шүү дээ. Энэ сургалт эмчилгээ маань анх олон улсын GCS байгууллага төслийн шугамар бол оруулж ирж байсан. Энд тэр үеэс хойш одоо маш олон хүмүүс эмчлэгдсэн байгаа. Би яг өөртөө туслах бүлгийн Насан Баяр гэдэг хүн байгаа. Би бол амьдралын зөв шийдэл төрийн бус байгууллагын одоо тэргүүн хүн байна. Тэгэхээр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн одоо удирдлага төрийн бус байгууллагатайгаа хамтарч ажиллавал үр дүн бас сайн юм аа. Ер нь төрийн бус байгууллага дэмжиж ажиллая гэсэн үндсэн дээрээс энэ оны эхний нэг сараас эхсүүлээд төрийн бус байгууллага манайхыг одоо урьж ингээд хамтарч ажиллаж байгаа. Тэгээд би бол энэ дондох эмгэг судлалын клиникийн өдрийн эмчилгээн дээр ингээд ороод хамтарч ажиллаж байгаа. Бид нар бол эмч, сэтгэл зүйч, одоо төрийн бус байгууллага, совилогч, өөртөө туслах бүлэг гэсэн ингээд ийм хүмүүс ингээд баг болоод багаар ажилладаг. Багаар ажилласны үр дүн бол одоо эмчлүүлэгчдийн маань үр дүн маш сайн гарч байгаа. Одоо энэ оны юу ингээд нийт судалгаа ингээд аваад үзэхэд бол 70-80% нь бол бүрэн эдгэрэлтэй ингэж явж байгаа. Тэгэхээр багаар ажиллах одоо юу гэл энэ дээр одоо чадварлаг харуулж байгаа гэж хэлэх байна. Тэгээ нэг сараас хойш нэг сард манайх ингээд сургалт эхэлсэн. Тэгээ анхны сургалтын хүмүүс бол бараг 100% одоо эдгэрэлтэй явж байгаа. Одоо манай тунгалаг гэж байна, наран цацаг гэж байна, баяр жаргал гэж байна, эрдэнэ ачаараа пөрөв сөрөн энэ төр гэдэг ийм сайхан залуучууд 100% эдгэрэлтэй 9 сар огт арих хамсаагүй эргэх холбоотой манай төрийн бас байгууллагын бас нэг зорилго гэх юм бол нэг хагас бүтэн сайнд эргэх холбоо үүсгэдэг. Одоо төгсөөд 21 хоногийнхоо оюун санааны сургалтанд төгсөөд явсан хүмүүс маань 7 хоногт нэг удаа эргэж ирээд клубийнхаа ярилцлаганд одоо ирж явах. Тэрийг одоо байр орон саваар одоо төрийн бас байгууллагыг энэ эмнэлгээс хангаад өгсөн. Тэр нь одоо их сайхан байдаг. Дулаан хүрээд ирдэг дулаан байранда 7 хоногт нэг удаа ирж ярилцсан гэдэг маань одоо зовлон нэгтэй, зориг нэгтэй хүмүүс цугладаг. Тэр нь нэг ёсондоо эмийн сандаа 7 хоногт нэг удаа ирж ийн гэсэн үг л дээ. Тэрийг бол амаараа эм уух биш, тархиндаа эмээ ууж яваад явчихна гэсэн. Нэгнээсээ эдгэрэл авна, бусдаа эдгэрэл өгдөг. Энэ систем бол ингэж яваад энэ цаашаа хязгааргүй, үн төлбөргүй ингэж явсараад 1 жил, 2 жил, 5 жил, 10 жил одоо би ихтэй өөрөө бол бас архины хамааралтай байсан 11 жилийн эдгэрэлтэй ингээ явж байна. Тэгэхээр энэ ярилцлагын үр дүн цааш нь ингээ тогтворжуулах эмчилгээ болдог. Тийм учраас төрийн бас байгууллагыг урьж оруулж ирээд ингээд баг болоод хамтраад ажиллаж байгаа нь бол их маш их сайхан үр дүнтэй байгаа. За намайг Тунгалаг гэдэг. Би одоо 55 настай. Архины хамааралтай бол олон жил явсан, 20 гаруй жил явсан. Энэ эрэлтээ идэвхтэй амьдрал клуб ингээд сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв амьдралын зөв шийдлээ төрийн бас байгууллагын хамтран зохион байгуулсан энэ өдрийн эмчилгээнд хамрагдаад би одоо 9 сар гаруй хугацаатай болж байна. Энэ хугацаанд өөрийгөө архитай эвлэрүүлээд өөрийгөө би зүгээр зөв хэрэглээтэй би өөрөө зөв хэрэгэлдэг архийг би зүгээр л хэрэглэгч гэж ойлгож явсан эндөө ташаа байжгаад архин дондох өвчнөд бүр эмгэгт орцсон юм хүнд байдлаас гараад одоо 9 сар болж байна. Тэгээд энэ хугацаанд бол бие эрүүл ард нь давхар хамааралтай байсан өөр хүүхэд гэр орон ахуй амьдрал бол хамаагүй их өөрчлөгддөг юм байна. Энэ сургалтанд хамрагдсанаар өөрийгөө олж аваад амьдралд одоо зөв зам руу гიშгэх ийм сайхан гэрэлт гэгээтэй зам руу ингэж халахж олсондоо би баяртай байна. Тэгээ энийг удирдан зохион байгуулж байгаа манай эмч сувлагч төрийн бас байгууллагын
ажилчид тэргүүн эднэрт бол одоо их баярлж байгаагаа хэлье. Ер нь цаашаа хүмүүст бас ингээд сургамж болгоод хэлэхэд ер нь өөрөө өөрийгөө ялан дийлнэ гэдэг бол их хүнд байт юм биш үү? Хамгийн гол нь өөрийгөө ялан дийлэхийн тулд юу ямар эмгэгт хамрагдсан, ямар үед нь явж байгаа гэдгийг өөрөө тэр айччих юм байхгүй архив. Арх ууж явахдаа ичээгүй юм чинь эрүүл болж амьдралын зөв зам руу орох гэж байгаа юм чи юунд нийцхий. Тийм учраас энэ байгууллагт ирж хандараа өн төлбөргүй сургалтанд хамрагдаж байна. Оюун санааны сургалт өгч байна. Дээр нь эмчилгээ хийж байна, хордлого тайлж байна. Өдрийн хоол ундаар хангана. Тэгээ хамгийн гол нь хүний оюун санаанд тархинд л юм шингээж өгд юм байна л гэдгийг ойлгосон тийм. Өмнө нь ажил эрхэлдэггүй байсан тий. Нөгөө архины амралтын хүн чи ямралд ажил эрхэлэхгүй нөгөө архиныхаа хойноос л хөөцөлтөд явдаг юм л байлт байсан. Одоо бол ажил эрхэлж байгаа, хуваарь ажил эрхэлж байна. Амьдрал ах өндөө өдөр болсон нөгөө эдийн засаг хямарсан байсан, эдийн засаг чинь сэргэж байна. Үүр хүүхэд хань ижил ах дүүгээ гомдоосон бол эргээд нөгөөдөлтөйгээ уялдаатай нэгт болоод одоо тэд нартай хүндэтгэлийг итгэлийг аваад эргээд нөгөөдөлийнхээ хүндэтгэлийг хүлээж байна. Их сайхан байгаа. Тэгээд энэ сургалтанд хамралтандаа баяртай байна. Тэгээд ямар ч байсан одоо ингээд 9 сарын хугацаа гэдэг чинь бас богино хугацаа биш. Тэгээд бас цааш өсөө олон жил явна гэдэгт итгэлтэй байгаа. Тэгээд өөрөө би бол өндөр боловсралтай боловсралаараа ажилласан ч гэсэн надаас өшөө нэг 10 20 жилийн нас байгаа байх гэж бодож байгаа. Гэхдээ энэ эмгэгээс өөрийгөө ингээд салгаж чадсан бас өөртөө бас баярлаж явж байгаа. За манай хүүхэд төсвөрийн клиник 25 ортоогоор ажилладаг. За үндсэндээ 8 4 21 аймагта одоо бүрэн бол үйлчилдэг. За хүүхдийн тасагд маань үндсэндээ сэтгцийн одоо завсрын эмгэгтэй буюу одоо нөгөө ядаргаатай хүүхдүүд, захим тоглоомны дундалтанд орсон хүүхдүүд, за нэг хөнгөн ямар нэгэн тийм сэтгэл хөдлөлийн эмгэг готрол бас нэг хөөрөлд орсон. За нэг баг зэргийн солиоролтой юм хүүхдүүд маань ингээ хийдэг. Тэд нар нь бол ихтэй харьцангуй зөөн. Дийлэнх орны маань эргэлтийг бол ерөөсөө хүүхдийн бага насны хүүхдийн ядаргаа, за дэлгэцийн дон, за төрөх үеийн эмгэг бол нэлээд зөнхлөх хувийг нь одоо хэвтэж имчилүүлдэг. За ер нь бол мэдээж хэрэг ээж аавууд нь авчирч хэвтүүлнэ. За тэгэхдээ одоо бага наснд илэрж байгаа хүүхдийн эмгэгийн байдал, за өсвөр залуучуудад илэрж байгаа эмгэгийн байдал бол шал өөр эрс дэснийг явна л да. Бага насны хүүхдүүд маань одоо завсрын эмгэг буюу ядаргаа нь одоо нэг булчин татгах эмгээр их илэрнэ. Одоо энэ нь бол байн одоо нүдэн айнивчих, хамар амаа одоо морилзуулах, мөрөө одоо хавчих, за үе одоо янз бүрийн дуу гаргаж ингэж дууглах ийм байдлаар ирж хэвтдэг. За шээс задгаарах эмгэгүүд бас хэвтэнэ. Одоо оройн цагаар одоо өөрөө мэдлгүй орондоо ингэж шийддэг. За цөөн тохиолдолд бол өтгөн задгаарах эмгэг бол ирдэг. За дараа нь бол эерх эмгэгтэй хүүхдүүд бас бол ирж байгаа. За тэгээд нойрны одоо хэмнэл алдагдсан хүүхдүүд бол нэлийн ирдэг. Энэ нь бол бас нөгөө л захим тоглоомтой холбоотой. Шүнжин тоглож гол өдөржингөө унтаад одоо яваад идэг. За ийм хүүхдүүд бол нэлийн зөнхлөн ирж хэвтдэг юм. За яг зүгээр энэ хүүхдийн ядаргаа гэдэг бол үндсэндээ бол стресстэй холбоотой үүсэж байгаа эмгэг байхгүй юу? Энэ одоо нийгмийн зүгээс бол өөрөөр хэлбэл нөгөө сургуулийн зүгээс одоо хүүхдэд стресс их нэлийн хэмжээгээр өгдөг. Ялангуяа хичээлийн одоо бага ангид бол хичээлийн хит их ачаалал. Тэгээд энийгээ дийлэхгүй байж байгаа хүүхэд маань одоо яах нь вэ? Одоо янз янзын одоо шинж тэмдгүүдээр илэрдэг. За дараа нь бол гэр бүлийн асуудал. За энэ хоёр бол ерөөсөө нэг алганы хоёр тал гэсэн үг. Ерөөсөө эцэг эхийн бодлоо, гэр бүл салалт. За тэгээд нөгөө хүүхдээ одоо өвөө эмээ дээр хамаатан садан дээр ингээд тавьчихдаг. За энэ байж байгаа хүүхдүүд маань үндсэндээ стресст ороод саяны миний дурддаг энэ эмгэгүүдээр өвчлж ирэх өндөр эрсдэлтэй. Өсвөр үеийнхэн дотор бол нөгөө үе тэнгийнхний дарамт шахалт хамгийн их байр эзэлдэг. Энэ нь бол бие биендээ хоч нэр зүүх. За тэгээд одоо ядуу баянаараа өмсөн зүүснээрээ ялгагддаг. Энэ бол хүүхдэд маш их хүчтэй стресс болдог. За дээр нь энэ өсвөр үе залуучууд маань нөгөө интернетийнхаа одоо фейсийнхаа зөв тохируулахгүйгаас болоод одоо хэрэгт холбогдох байдлууд бас одоо нэлийн илэрж байна. Тэгээд энэ нөгөө захим их хэд хөгжсөн учраас нэгнийхээ одоо янз янзын зургийг одоо фейс одоо өөрсдийнхөө бүлэг дотор ингээд тавьчихдаг. Тэгээд тэр хүүхдүүд маань хөвчлэн хүнд хэлбэрийн сэтгэл готролтой. За бүр хүндэрсэн тохиолдолд амиа орлох бодол санаатай ингэж ирж одоо хөвтөж имжлүүлж штэ.
дэлгэцэн донтолт бол ерөөсө 10-аас 21 насны залуучууд л байдгийг. 10-аас доош наснд бол яг зүгээр хэтрүүлэн хэрэглээ бол байна. Энэ бол ерөөсө эцэг эхийн дандаа өөрсдийнх нь л алдаа байдаг. Ерөөсө хүүхдээ амар тайван байлгах гал нөгөө фэйсбүүкээ гаргаад ч юм уу утсаа гаргаад таблетаа гаргаад тавиад өгчдөг. Тэгэл хүүхдэл юм чинь одоо тэр сонирхолтой юм чинь хараад суугаад байдаг. Тэгээд удаан хэмжээгээр ингээд хэтрүүлэн хэрэглээд ингээд буруу зуршилд орцсон байж байгаа хүүхэд одоо заавал өмнө л нэг юм харагдахгүй бол юм хийж чаддаггүй, хоолндоо иддэггүй. Одоо бүр тийм хүүхдүүд байна шүү дээ. Заавал хүүхэлдээ тавиулж амлуугаа хоолоо идчихэдэг. За энэ бол ерөөсөн тун буруу зуршил. Тийм. Ерөөсөө л эцэг их л өөрсдөө л анхаарах хэрэгтэй байхгүй юу? Нөгөө амьд харьцаа тогтоод өгөөч л гэж би хэлээд байгаа. Амьд тогтсон. Тэрнээс одоо ингээд нэг над нар бүр ийм тохиолдол ирсэн шүү дээ. Одоо жишээлх юм бол аав охин хоёр хоорондоо муудалцж байгаа юм. А нэг өрөөндөө орцсон, хоёулаа мессежээр хэрэлдэж шүү дээ. Одоо би бүр тэрийг бүр үнэхээр гайхсан. Ингээд зүгээр сонсоход л болж гин гэж ойлгоод байсан чинь бүр яг амьдрал дээр тийм юм бас байдаг юм байна. Тэгээд одоо хүн чинь одоо амаараа ухаанаараа ойлголцсон шүү дээ. Тэг чинь яах вэ? Мессежээр хоорондоо хэрэлдээл сууж байгаа юм. Тэгэхээр яг зүгээр анх одоо энэ захин тоглоом мэдэр орж ирж байхад хин хингүүл одоо баярлал том жижиггүй л орж илээ шүү дээ. А тухайн үед бол тэр одоо захин хэрэгслээс одоо тийм одоо тархи толгойд нөлөөлсөн тийм соронзон долгион одоо хүчтэй нөлөөлдөг гэдгийг ерөөс хин хингүү мэдтгүү. Тэгээ бүгд л ингээ ошуураад яваад орцсон. За одоо тэгээд энэнтэй холбоотой зөвхөн манай Монгол улсад биш. Олон улсын тулгымцсан асуудал болцсон. Маш их том судалгаанууд хийгдсэн. Тэгэхээр зэрэг ерөөсөө бага насны хүүхэд хүртэл ерөөсөө ямар нэгэн тийм захин юмар тоглуулах гар утас нийтээр ерөөсөө тэр бүр тас хориглчод байна шүү дээ. Одоо өндөр хөгжсөн газар нь. За дөнгөж хөгжиж уу юм уу одоо жоохон өвжих гээд эхэлж байгаа ийм газар л энэ захин тоглоомны замбрааг хэрэглээ бүр эрс нэмэгдээд байна шүү дээ. А тэрнээс одоо хөгжлөөрөө одоо өндөр түвшинд очсон улсууд хор холбогдлыг мэдээд тэгээд эцэг эхчүүд нь хүүхдүүдтэй маш их хараа хяналт сайн тавьдаг болсон. За тэгээд хаана гар утас хэрэглэхийг хүртэл зааглаад өгөөд шүү дээ. Урал семинар наан замд бүр тэр байдгаа бүр тэр байгааг нь оруулахгүй дэлгэн хийгээд өгчөж байна. За яг манайд бас дэвшил гарсан. Сая боловсролын сайд тийм ээ хичээл дээр гар утас барихгүй гэдэг бол бас л нэг зөв хэрэглээний зуршил руу оруулж байгаа. Тэгэл ерөөсө хүүхэд ямар нэгэн эмгээгээр өвдөөд одоо ямар нэгэн хэлбэлцэлд орчин гэдэг ерөөсөө л ар гэр эцэг ихтэй л холбоотой. Баг за яг дунд насных нь гэж яриад одоо нэг 11-ээс 16 орчим насны хүүхэд нэг жоохон амьдралын түвшин доогоорууд нь гац их өнөртдөг. Тусардаг. За нэлээд жоохон боломжтой ч юм уу нэг гадаадад явцсан одоо эсвэл одоо нэг Шанхай, Бээжин эдгээр ойрхон газар сурж байгаа энэ залуучууд маань дahar тамхил хэрэглэж орж ирж байна шүү дээ. 18, 19-тэй хүүхдүүд. Ерөөсөө цаад нь тэндээ очиод нөгөө эцэг эхийн хараа хяналтаасаа гараад тэгэл одоо бие биенийгээ нэг уруу татдаг. Тэгээд хүнд их уруу татагддаг хүн бол үндсэндээ бол өөрөө тийм сул галбиртай л байгаагийн шинж байхгүй юу. Тэгээд дээр нь нөгөө стрессээ даван туулах өөр арга замаа мэддэггүй. Тэгээд нэгэн тийм сайхан хөрсөн бий болцсон байж байгаа хүүхэд бол одоо ямарваа нэгэн одоо донд бол маш хурдтайгаар ордог байхгүй юу. Тэгэл тэрийг гаргана гэдэг бол тун хэцүү. Одоо хэрвээ зөвөр ад жаргалтай одоо энэ хорвоо ертөнц сайхан бай гэх юм бол одоо бид нар айл үжиний л архичтаас салчхамаар шүү. Тэг чадахгүй байгаад байна шүү. Тэгэхээр яах нь вэ? Дон гэдэг бол биеийн болон сэтгцийн давхар хамааралд ордог учраас ер нь салахад бол ер нь маш шууггүй имчилгээ хийж ижил сална. Тий. Тэгээ өөрийнх нь нөгөө хамгийн гол нь ирмэлзэл зориг байх хэрэгтэй. Тэгээ мэдрэл солилцол бол ерөөсөө л манай энэ сэтгцийн өвчний хамгийн ихний юу бол нойр гүйдлээс л эхэлдэг л дээ. Сэтгцийн яг бие даасан өвчин ч гэсэн одоо энэ завсрын эмгэгүүд ч гэсэн ер нь стрессийн шалтгаантай улмаас ч гэсэн ерөөсөө л нойр гүйдлээр эхэлдэг ихэвчлэн. Гэхээр хүмүүс бол яах вэ гэхээр ерөөсөө л энэ сэтгцийн эрүүл мэндийн боловсрал гэдэг юм сүүлийн үед айгүйх тийм хэрэгтэй юм уу л гэж хэлэх гээд байгаа. Сэтгцийн эрүүл мэндийн боловсрал багтаагаасаа өөрийгөө тэр стресст өртөж гэн орсон байна, стресстэй байна, сэтгцийн тулгымцсан асуудал ямар ч байсан над нэг юу байна уу, манай тэнд байна уу гэж одоо бараг мэдэхгүй шахуу явсаар байгаад тэгээд өвчлснийхаа дараа ирж байгаа. Энээс л урьдчилан сэргийлж болно штэ. Хувь хүн өөрөө дэглэмтэй одоо нойр хоолныхоо дэглэмийг баримталдаг, агаар усандаа сайхан явдаг, хөдөлгөөний эмчилгээ, хөдөлгөөнтэй тийм ээ.
гих мэтчлэнгээр тэр ахуй амьдралын тэгш дүүрэн одоо иймэрхүү байхад бол заавал энэ стресст бол бас өртөд байх одоо юу биш. Одоо сүүлийн үед бол ерөөс гэр бүлийн маргаанууд айгүйх гараад байгаа юм шиг шүү дээ. Тэг ялангуяа залуучуудад манайх одоо 22-оос за бараг 22-оос ерөөсөл 35 6 насны хооронд хүмүүс нэлийн их хөвтөд байгаа. Одоо настай хүмүүс чинь харьцангуй ядаргаа байна л да, зүгээр байна. Гэхдээ нөгөө залуучууд нь бол дийлэнх гівтэж шүү дээ. Одоо манайд энэ гівч байгаа 30 хүний гихтэл 65-аас 70 орчим нь бараг залуучууд байна. Бараг заримдаа ямар ажил хийгээд яагаад ядраад байгаа гэхийнхээ оронд нөгөө л ахуй амьдралаа зохицуулах, ахуй амьдралынхаа нөгөө нэг жижиг гарч байгаа өөрчлөлтүүдэд түүрдэх тийм ээ. Тэгээл одоо гэр бүлийн харьцааны эхнээсээ эхлээл гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн юу гэдэг ойлголтгүй залуугаас хар нялхаасаа баг хүнтэй суугаад энэ байдал нь эргээл нөгөө нэг тэр хүндээ бас юу үсээд байна л да. Одоо нэг хэлэхэд стресс үүсгээд байна. Тэгэл хоорондоо харьцааны хүртэл алдаа гарч л байна. Өнөөх хоёр хүүхэдтэй болчоод тэр нь их хэцүү одоо хүнд дарамт юм шиг одоо тэрнээсээ болж одоо хоорондоо зохицохгүй байх жишээлбэл одоо бас тэгэл нэг арх дарстай залуу хүмүүс сүүлийн үед арх дарстай бас их холбоотой юу өсчээд гэр бүлийн маргааны юм. Тэгээд тэр чи гэр бүлийн саллтууд бас сүүлийн үед их байна штэ. Одоо энд ирж байгаа хүмүүс ихэвчлэн гэр бүлээсээ салах гэсэн ч хүн ирж ил байна. Гэр бүлээсээ бүр салцсан хоёр нялх хүүхэдтэй залуухан ээж хүртэл байна. Тэгэхээр гэр бүлийн юунууд бол харьцангуй их байна. Маргаан, бодлоо, салалт, тэг хүчирхийллүүд их байна. Энд дээр чинь ахаал нэмэгдээд нөгөө арх тамхичаа холбогдоод яригадаад байгааз арх тамхи цаашлуулт онцлтууд дасан цогцолтын эмгэгүүд бас гарч ирээд байгаа. Дасан цогцолтын эмгэг гэдэг маань нөгөө гинт ажилласаа халагдах, гинт ажилгүй болох, тэгэл нөгөө мөнгөний юутай байх, байнгын өр зээлэх одоо банк санхугаас өр зээлэх тавих одоо тийм юмнууд бас их биш тооцоогүйгээр ийм ажил юу хийсэн. Энэ одоо юу н эргээд тэр хүндээ дарамт болох жишээ, стресс болох жишээний иймэрхүү юм байна. Тэгэхээр сэтгцийн тулгымцсан асуудал гэдэг бол сэтгцийн өвчин хоёр чинь бас хоёр өөр тийм ээ өөр юм байна. Сэтгцийн тулгымцсан асуудал гэдэг бол бас айл өрх бүхэнд бараг байна да. Одоо сүүлийн үед бол тийм ээ. Тэгэхээр энэ одоо саяны л одоо сэтгцийн эрүүл мэндийн боловсрал гэдэг юмыг л манай хүн ардаа одоо ерөнхийдөө одоо багш их тийм олгоод өгчих юм бол бас өвтгөөсөө өмнө сэтгцийн эмч рүү ханддаг. Одоо нөгөө сэтгэл тайвшруулах хэд аргууд байдаг шүү дээ. Энгийн арганаас эхлээд мэддэг чаддаг болчихдгийм бол заавал одоо бас хүчлэхгүй байх бүрэн боломжтой.